Сайн байцгаана уу? Телевизэн суугацны сурагчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн 67 дугаар сургуулийн газар зүүн багш цагаан зааж. Өнөөдрийн манай хичээлд зочин багшаар нийслэлийн 97 дугаар сургуулийн газар зүүн багш ташаа оролцож байгаа ба. За, сайн байцгаана уу? За, хичээл эхлэх өмнө багшийг тайлъя. За, багш шидэнэс. За. За, өнөөдрийн хичээлийн маань сэдэв байна. Монгол Улсын аж үйлдвэр гэсэн сэдэв байгаа. За өнөөдрийн хичээлийн сэдэв нь Монгол орны аж үйлдвэр эмч одоо хоёулаа нэг сурагчдаа энгийн байдлаар ойлгуулах талаас нь явуучих уу тий. За багш маань өнөөдөр бас биднийг намайг жигнэмгээр дайлж байна. За хамт жигнэмгээр дайлсанд бас их баярлалаа. За өнөөдрийн хичээлийн сэдэвтэй холбоотой гэж бодож байна. За энэ ер нь жигнэмэг маань бидний гар дээр ирэхдээ ямар үе шат дамжлагыг дамжиж ирдэм болов. За энэ талаар бас сурагчид бол тодорхой мэдээлэлгүй байж болох юм тий. Дэлгүүрээс бэлэн бүтээгдэхүүнийг бид нар авч хэрэглэдэг шүү дээ. За энэ талаар багш нэг мэдээлэл өгөөч. За тэгвэл энэ жигнэмгийн талаар нийт сурагчдаа яг эцсийн бүтээгдэхүүн болж бидний гар дээр ирэх талаар нэг зурган дээр тайлбарлаж үзүүлье. За энэ чи ямар учиртай зураг үлээ? Дулаан чиг газар гэсэн юм гурван зураг байгаа. Доотлолт нь хөрс, өр будаа, техник хэрэгсэл, ажиллах хүч гэсэн ийм хэсгээс бүрдэж байгаа. За эдгээр нэг юунд зориулагдсан бэ гэхээр за техник хэрэгслээр тухайн газрыг хагаж бэлдэнэ. За үржил шимтэй хөрсийг бий болгоно. Тэр хөрсөнд өр тариагаа суулгана. За суулгахад энийг ямар хүн энийг суулгахад ажиллах хүч буюу хүн ажилдаг. За энэ үйл явцыг бол наард харуулсан байна. За тухайн хөрсийг бэлтгэхэд хөрсөндөө өр тариагаа суулгаад дарааных нь услаад арчилгаа явагдаад ургацаах хурааж авна. За эцсийн бүтээгдэхүүн маань яах нь? За жимс хүнсний ногоо үр тариа маань бэлэн болсон байгаа. Боловсруулаад худалдааны төвүүдээр зарах юм бол за хүнсний бүтээгдэхүүн 3 бүтээгдэхүүн одоо өнөөдөр багшийн баярлж байгаа жигнэмэг. Тэгэхээр энэ амт жигнэмэг маань болохоор одоо ийм олон үйл явцыг дамжаад бидний гар дээр одоо хүрэлцэн ирдэг байна шүү дээ. За тэгэхээр хүүхдүүд маань бол энэ хүү жигнэмэг маань ер нь хэрхэн яаж одоо бидний гар дээр ирдэг үе шат, дамжлага, за тэгээд тэр боловсруулалт бүх зүйлийг нь харлаа шүү дээ тий. За хөдөө вахт бол сүүг бол малчт маань бол саагаад хөөрүүлээд тий ингээд ууж хэргэлдэг. Тэгвэл одоо харин энэ суурингийн амьдрал тий хот суурингийн амьдралд энэ сүүг ер нь хэрхэн яаж боловсруулад бидний гар дээр явс ирдэг юм бол эцсийн бүтээгдэхүүн болдго юм бол энэ талаар сурагчдад бас дэлгэрэнгүй баярлж өгч багш. За энд бэлчээр дээр байгаа мал. За малаас сүүн бүтээгдэхүүнийг авсан. Сүүн бүтээгдэхүүнөө тээвэрлэлтээсээ үйлдвэрт авчирж байгаа. Үйлдвэрт боловсруулад үйлдвэрийг бүтээгдэхүүн болгоод тухайн бүтээгдэхүүнээ тээвэрлээд худалдааны төвүүдээр худалдааны төвүүдэд хүргэдэг. Худалдааны төвүүдээс бид нар буюу хүмүүс хэрэглэгчид худалдан авдаг. За ингэж бидний гар дээр сүүн бүтээгдэхүүн маань ирдэг байна. Одоо манай Монгол орн бол бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг. За энэ үүнийгээ төвшглээд бол хөдөөний хүүхдүүд маань үнийгээ саагаад сүүгээ хөөрүүлээд уушдаг шүү дээ. Тэгвэл харин одоо техник технологийн дэвшилтэй техник технологиг ашиглаад суурингийн хүмүүс яаж энэ одоо сүүн бүтээгдэхүүнийг хүргэдэм бэ талаар одоо хүүхдүүд маань ихэд тодорхой мэдээлэлтэй болсон байх гэж бодож байна. За энэ одоо сүү өглөө сүүн дүү нас энэ сүү хийж өгсөн аяг маань бас учиртай байх шиг байна. Энэ аяг хэрхэн яаж бүтдэх юм бэ? Энэ аягыг бол одоо та бэлдээд одоо надад энэ аягийг хийж өгөө. Эсвэл бол зориудаар энэ аягийг ингээ авчираад хүүхдүүдэд мэдээлэл хүргэх үндсээс авчирж өгөө. За энэ аягийг зориудаар нэгдүгээр сонгож авсан. Хоёрдугаарт аяг гэдэг зүйлийг бол бид нар гэр орондоо өдөр болгон амьдралдаа өдөр тутамд хэрэгжилж идэг учраас оруулж ирсэн. Гэтэл яг аягийг бид нар яг ямар шат дамжлагаар бидний гар дээр ирдэг. Яагаад биднэрт хэрэглээ болцсон гэдэг талаар хүүхдүүд маань тэр болгон мэддэггүй. Тэгэхээр энийг би наривчлан тайлбарлаж өгье. Байгаль дээр байгаа нөөцийг техник технологи ашиглаад олборлсон нөөцөө тээвэрлсэн нөөцөө ангилан хуваалт хийгээд хуваалтаасаа дараачийн дамжлага буюу үйлдвэр рүү шилжүүлнэ. Тухайн үйлдвэрээс дараачийн үйлдвэр рүү тээвэрлээд тухайн үйлдвэр
тэр үйлдвэрэнд дахин боловсруулад эцсийн бүтээгдэхүүн болгоод бид нар руу явуулдаг. За эцсийн бүтээгдэхүүн бид нар руу явуулдаг гэдэг нь юу гэсэн үг гэхээр тухайн үйлдвэр дээрээс ярин олон шат хамтлагыг дамжсаар байгаад худалдааны төвүүдээр хөрвүүлэгдэж ирдэг. Мөн ялгаагүй өмнөх хоёр бүтээгдэхүүн шиг бид нар зах зээл дээр гарсан энэ бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэдэг. За эндээс хараад үзье. Бид нар хамгийн сайн мэддэг үйлдвэрээс шууд хэрэглэгддэг эдгээр дамжлагуудыг дамжиж явсаар байгаад авч ирдэг зүйл бол нүүрс. Өдөр тутмын амьдралд бид нар дандаа түлж хэрэглэдэг. Дараагийн зүйл нь зис. За зисээр юу хийж болох вэ гэхээр зисийн хамгийн энгийн жишээ бол бид нар өдөр тутмын хэрэглэдэг цахилгаан хэрэгслийн цахилгааны залгуур маань зисээр хийгддэг. Дараагийн зүйл нь болохоор ахуйн хэрэглээнд болохоор аяга, халуун сав, домп одоо бүх төрлийн зүйлүүдийг хийдэг учраас өнөөдөр энэ аягийг сонгож танд ярьсан. Та бол айгуу сан олж харлаа. Танд бас би чацаргаа авчирсан байгаа. За сайхан амттай чацарганаар дайлсан баярлалаа. За энэ чацарганы чи бас одоо боловсруулаад савладаг тий. За энэ сав одоо хуванцар сав байна. Хуванцар нийлэг идэл гэдэг чинь бас нэг үйлдвэрлэлийн нэг шат амжилт бас дамждаг баг тий. За энэ бид нар бас ууж хэрэглээд одоо заншчихсан. Гэхдээ энэний цаана яг юу вэ? Яаж хэрхэн яаж үйлдвэрлэдэг юм? Дотооддоо манайх үйлдвэрлэдэг юм уу? Энэ талаар бас одоо сурагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч та. Тийм ээ, энэ сурагчид бас сонирхож байгаа энэ хуванцар сав өмнө нь болохоор хүнсний бүтээгдэхүүнүүд маань дараа нь зис аяг маань гарч ирсэн бол одоо энэ удаад багш аягүй сонирхолтой зүйлийг олж асуулаа. Энд болохоор хуванцар савыг. За химийн үйлдвэр бол өндөр технологийн доор өндөр технологийн доор нарийн хяналтанд доор бүтээгдэхүүн боловсрогдоод дараачийн дамжлага буюу нарийн технологиор хийгдсэн дамжлагын дээр очиод бүтээгдэхүүн болж гардаг. Ингэж гарахдаа байгальд ээлтэй техникт хэрэглэгддэг бусад зүйлд хор нөлөөгүйгээр бүтээгдэхүүн болж гардаг. За энэний нэг жишээ нь бол за эдгээр зүйлүүд байна. Эдгээр зургуудыг. За эндээс харъя. За энэ зурган дээр харах юм бол дандаа төмөр лаз, пяур, сав голчлон байгаа. За энэ химийн үйлдвэрээр дамжиж гарсан бүтээгдэхүүн. Энэ дотор байгаа жишээлбэл цавуу, машины тос, досоол гэдэг зүйлүүд байдаг. Эдгээр нь бүгдээрээ химийн үйлдвэрээр дамжиж хүнд хэрэглээтэй, ахуйн хэрэглээнд хэрэгцээтэй бусад зүйлүүд гэх юм бол одоо хүнсэнд хэрэглэгддэг зүйлүүд байгаа. Ундаа, чихэр гэд. Энд эдгээрийн савлгаануудыг харах юм бол за энэ чихрийн гадна талын гялгар уутууд. За ундааны одоо таны бэржсэн сая чацрагны хуванцар сав. За дээрээс нь энэ дотор сайн харах юм бол угаалгын хэрэглэгдэхүүн буюу одоо бокс савн гэдэг энэ бүх зүйл чинь энэ химийн үйлдвэрээр дамжиж гардаг байна. Зүйтэй. За тэгэхээр хүүхдүүд маань бол энэ хуванцар сав маань бол одоо аль үйлдвэр ямар үйлдвэртэй одоо хамаарагдахыг бол бас мэдж явсан байх гэж бодож байна тийм. Химийн үйлдвэр гэдгээ мэдж авлаа. За ингээд багш маань өнөөдөр надаас сонирхолтой олон асуулт асууж би асуултанд олон янзаар зурган дээр тайлбарлаж үзүүллээ. Гэтэл миний сонирхлыг бас нэг зүйл татаад байгаа. Манай багшийн хувцлалт буюу одоо стил имиж нь их өвөрмөц байна. Багш хөрөн дээр нэг хүзүүний оролт тогчоо яваад байна л да. Энэ одоо ямар очтой оролт юм бол ягаад та ингэж тогчоо яваа? За энэ бол одоо манай дотоодын үндэсний одоо үйлдвэрлэгч Евсэг брендийн ийм оролт байгаа. За энэ ноолорон оролт. За энэ бол одоо манай үндэсний одоо томоохон үйлдвэрлэлүүдийн нэг. За нэгдүгээр дулаахан, хоёрдугаарт одоо хөнгөн. За ийм давуу талтай. За тэгэхээр миний оролтыг та сонирхсан юм чи бас та энэ одоо үйлдвэрлэлийн талаар бас ярих чинь үү гэж би бас бодож байна л да. Яг зөв. Тэгэхээр багшийн оролтыг бас магадгүй бидний өдөр тунд хэрэгэлдэг өмсөж зүүдэг ноос хувцас эдлэлүүд маань яаж үйлдвэрлэгдэж ямар дамжлагаар ирдгийг бас хүүхдүүдэд тайлбарлаж өгье. За амьтны ноос ноолуурыг аваад боловсруулад утас бүтээдэг. Тухайн утсыг сайжруулад үйлдвэрийн аргаар будганд оруулаад төрөл бүрийн утас гаргадаг. Тухайн утсаар дараачийн бүтээгдэхүүн бэлддэг. За ингэж хийсэн бүтээгдэхүүн маань хүний бид элдв харшил өгдөг дулаахан дахиж боловсруулалтаараа давуу талтай байдаг байна. За цамц, хүзүүний оролт, за бусад төрлийн одоо ноосон эдлэл хэрэглэл хувцснууд гэдэг авч үзэж болох юм байна. За тэгэхээр одоо жигнэмэг, сүү одоо мөн нэхмэл те эдгээр нь бол одоо бас хөнгөн үйлдвэр. За аяг гэдэг юм бол одоо хүнд үйлдвэр.
хунцар сав гэдэг юм бол одоо бас химийн үйлдвэр гэ тий. За тэгэхээр энэ дээрээс бас ангиллал яригдах нь тийм үү? За тийм. За багшийн энэ асуултанд хариулъя. Яг өнөөдөр энэ үйлдвэрүүд маань хэд хэдэн төрөлд хуваагдчихж байгаа. За эхлээд багшийн асуусан жигнэмэг сүү маань болохоор хүнсний үйлдвэрт орчдөг. За хунцар сав маань химийн үйлдвэрт ордог. Хүзүүний оролт маань хөнгөн үйлдвэрт ороо явчихдаг. Тэгэхээр энэ яг өнөөдрийн хичээлээр аж үйлдвэрийн ангиллалыг хүүхдүүдэд харуулах гэдэг. За эндээс харцгаая зөвмөрөө. За аж үйлдвэрийн ангиллал гэдэг. Аж үйлдвэрийн ангиллалыг дотор нь хоёр хувадаг. Олборлох аж үйлдвэр, боловсруулах аж үйлдвэр гэдэг. Чацрагны гадна талын хунцар сав маань химийн үйлдвэрт хамаарагддаг. За боловсруулах үйлдвэрт маань хөнгөн үйлдвэр гэж байгаа. Хөнгөн үйлдвэрүүд маань багшийн маань өөрөө зүүж орж ирсэн хүзүүний оролт. За хүнсний үйлдвэр маань гэдэг нь жигнэмэг сүү бүтээгдэхүүн маань орж ирж байгаа. За эдгээр маш олон үйлдвэрүүд байдаг юм байна шүү дээ. Тэгэхээр энэ эдгээр үйлдвэрүүд нь одоо хаана одоо байршлыг ярина гэсэн шүү дээ багш одоо. Байршлын талаар та нэг ярьж өгөхгүй. За Монгол улсын 21 аймагт бүгдээрээ үйлдвэрүүдтэй. За ихэвчлэн хүнсний болон хөнгөн үйлдвэрүүд байдаг. За уурхай үйлдвэр бол товоохон гэдэг үйлдвэрүүд бас байж идэг. Үйлдвэрлэлийн байршлыг та бүхэнд хэлж өгье. Хоёрхан жишээн дээр. За нүүрсний үйлдвэр, сүүний үйлдвэр дээр авч үзье. За үйлдвэрийн байршил. За нүүрсний үйлдвэр дээр бол байгалийн нөөц, түүхэд, дэд бүтэц, хөдөлмөрийн нөөц, зах зээл гэсэн ийм хүчин зүйлүүдээс байршил нь шалтгаалж байдаг байна. За энэ дээр ингээд тус бүрд нь аваад үзэх юм бол байгалийн нөөц гэдэг нь байгалийн нөөцөнд тулгуурлаж байршлаа сонгодог. Нөөц хаана их вэ? Тэр газар хамгийн ойрхон газараа үйлдвэрээ бий болгодог. За түүхэд гэдэг нь тухайн байгалийн нөөцийг хэлж байгаа. За дэд үтц гэдэг нь тухайн үйлдвэр баригдсанаар дэд үтц дагаад хөгжиж байдаг. За хөдөлмөрийн нөөц гэдэг нь болохоор ажиллах хүч буюу үйлдвэрийг тасралтгүй ажилуулж авах хүч буюу ажиллах хүч хүмүүс байгаа. За мэдээж тухайн үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг тасралтгүй цаашаага тээвэрлэх, борлуулалт хийх энэ үзүүлэлтийг болохоор зах зээл гэж нэрлэж байгаа. За эндээс шалтгаалж нүүрсний үйлдвэрийн байршил маань яах нь бий болдог байна. За тэгвэл сүүний үйлдвэр хөдөлмөрийн нөөц, зах зээл, дэд үтц, байгалийн нөөц, түүхэд гэсэн хүчин зүйлүүдээс хамаардаг байна. За яа сүүний үйлдвэр бол нүүрсний үйлдвэрээс арай ондоо эсэргээрээ хөдөлмөрийн нөөцөн дээрээ тулгуурладаг. Энэ нь юу гэсэн үг вэ? Ажиллах хүчин дээрээ тулгуурлаж бий болдог. Зах зээл гэхээр гарсан бүтээгдэхүүнээ хамгийн түрүүлж зах зээл борлуулах. За дэд үтц гарсан бүтээгдэхүүнээ богино хугацаанд худалдаа үйлчлэгийн төвүүдээр тарааж болох холын зам тээвэрлэдэггүй тийм дэд үтцийг харж шийддэг байна. Дараачих нь байгалийн нөөц гэж байгаа. За байгалийн нөөц гэхээр сүүн бүтээгдэхүүн бол байгаль дээр байгаа малаас сүүгээ тээвэрлэж авдаг. Тэгээд түүхэд гэж байгаа. Гарч байгаа түүхэд гэдэг маань малын сүүн бүтээгдэхүүн байдаг байна. За эдгээрээс бол шалтгаалж байршил нь бий болж идэг байна. За тэгэхээр энэ дээрээс хүүхдүүд маань ерөөхдөө дүгнээд юу ойлгох юм гэхээр эхлээд л бол байршил чухал юм байна тий. За байршлаа дагаад зам харилцаа, зам тээвэр тий. За харилцаа холбоо, аюул жуулчлалч гэх юм уу одоо ингээд дид бүтцүүд бол хөгжөө явах нь тий. За тэгэхээр энэ дээр болохоор одоо хотын иргэн тойронд байгаа одоо ойрхон алслагдсан дүүргүүд, аймагуд тий хотын ойр орчинд байдаг сумууд бол одоо энэ талах нарийн боо сүүн бүтээгдэхүүн энийг бол дид бүтц зам харилцаа хөгжснөөр шинэ бүтээгдэхүүнийг одоо ингэж хэрэгжилж болох нэ гэж ойлгох нь шүү дээ тий. Сурагчд маань бол за ийм хүчин зүйлээс болж байршлын байдаг байна. За тэгвэл бас нэг зурган дээр үзье. За энэ байр зүйн зураг дээр одоо багш юу харуулахыг зорьсон бэ? За энд телевиз үзэж байгаа хүүхдүүд харж байгаа яг эдгээр 1 2 3 4 гэсэн тоонууд үйлдвэрийн байршлуудыг зааж байгаа. Нүүрсний үйлдвэр гэдэг нэгийн тоогоор тэмдэглэсэн гараад ирлээ тий. За нүүрсний үйлдвэр маань юун дээр тулгуурлах гэхээр байгалийн нөөцөн дээр тулгуурлаж байршил нь тогтоогддог байна. Тэгвэл нүүрсний үйлдвэр маань нөөц хаана байна тэнд л бий болно. Түүнээс биш сүүний үйлдвэр шиг төв суурин газраа дагахгүй байдаг юм байна. Тэгэхээр яг ийм зүйлээс ийм байршлуудыг бол зүгээр энгийн байдлаар ажиглаж дүгнж болно хүүхдүүдээ. Тэгэхээр энэ дээр бас одоо
Нэгэн дээр нь бол одоо нөхцөл, нөгөөх дээр нь бол одоо нөөц нь бол их чухал байх нь шүү дээ. Өнөөдрийн хичээл маань аж үйлдвэрийн ангилал, байршлыг авч үзлээ. За ангиллыг би багш нь дахин тайлбарлаж өгье. Аж үйлдвэрийн ангиллыг бол олборлох, боловсруулах гэж хоёр хуваадаг. Олборлох нь уул уурхай, хиймийн гэж хуваадаг. Боловсруулах нь хөнгөн, хүнсний гэдгээр хуваагддаг юм байна. За тэгээд байршлын хувьд болохоор тухайн үйлдвэрүүд өөр өөрийн онцлогоос шалтгаалаад уул уурхай нь бол нөөцөн дээрээ, хөнгөн хүнсний үйлдвэрэнд болохоор ажиллах хүч буюу хөдөлмөрийн нөөцөндөө тулгуурлаж байршил нь бий болдог юм байна. За өнөөдрийн хичээлийг дүгнэлтэхэд бол манай орны одоо ерөнхийд нөхцөл нөөц те уур амьсгал тэр бүх юмасаа хамааруулаад за аж үйлдвэр нь бол бий болдог байна шүү дээ. За тэгээд манай орн бол одоо боловсруулах хөнгөн үйлдвэр те за мөн олборлох үйлдвэр одоо давмгайлсан одоо хөгжиж бий орн юм аа гэж одоо цөөхөр дэгнжлэхэд юм байна. За баярлалаа багш та. За гэрт сурагчийнхаа 59 дугаар хуудасны 4 дасгалыг бичиж тэмдэглэл даалгаварга аж үйлдвэрийн анх дагч, хоёр дагч, гурав дагч, дөрөв дагч ангиллыг тэмдэглэж өөрийн болгож аваарай. За эдгээрийг өөрийн болгож авснаар та 59 дугаар хуудасны энэ 4 дасгалыг хийж гүйцэтгэх болно маш хэлбэрээр. За нийт хичээлд оролцсон багш болон анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа. Баяртай.